Сонсголон орбит чиглэлийн автозамыг холбосон гүүр болон нөхөн гарцын төсөл. Улаанбаатар хотоор 35 км-ийн урттай төмөр зам дайран өнгөрдөг. Энэ нь хотыг урд болон хойд гэсэн хоёр хэсэгт хуваадаг. Улаанбаатар хотын баруун чиглэлд автомашин тээврийн хэрэгсэл зорчих зориулалттай нэг гарам байдаг. Энэхүү гармаар Монгол улсын Марун аймаг бүсээс болон олон улсын чанартай автозамаар ирж байгаа ихэнх тээврийн хэрэгслүүд зорчдог юм. Улаанбаатар хотын баруун бүсийн автотээврийн хэрэгслийн нягтршилт жилээс жил нэмэгдэж байгаа нь хотын төвийн гүүр болон гарам ачааллаа бэлхээ болж автозамын төвчрлийг үүсгэх гол шалтгаан болж байна. Судалгаагаар Улаанбаатар төмөр замын толгойт өртөөний 396 дугаар километрийн 5 шарын гармаар хоногт 53 галт тэрэг дайрч өнгөрдөг. Нэг галт тэрэг явж өнгөрөхөд 3-4 минут гарам хаалттай байна. Энэ нь нэг хоногийн 24 цагт гармын хаалттай хугацаа 2.5-аас 3 цаг болно. Цаашид Улаанбаатар төмөр замын ачаа эргэлт жил бүр өснө нэмэгдэж байгаа учраас энэ хугацаа 5-аас 6 цаг болох магадлалтай байна. Мөн уг гармаар хоногт 80 мянган автомашин тээврийн хэрэгсэл зорчдог бол энэ нь их ачааллын үед нэг цагт 8 мянган тээврийн хэрэгсэл зорчдог гэсэн тооцоо гарч байна. Сүүлийн үеийн судалгаагаар жил бүр 4,000-аас 13,000 буюу 10-аас 30% автомашины ачаалал нэмэгдэж байна. Иймд хотын нягтршил ихтэй хэсэгт автозам төмөр зам нэг төвшөнд тогтолцох нь гарам дээр гарч буй осол зөрчлийн тоон нэмэгдэж хүний амнаас ирсдэг. Эд хөрөнгийн хохирол ихээр гарч байна. 2016 онд нийслэлийн автозам замын цагдаагийн газар Улаанбаатар төмөр замын байгууллагуудын 3 талд хамтарсан хэлэлцээрээр автозам төмөр замыг хоёр өөр төвшөнд тогтолцуулах талаар санал нэгдэж эхний ээлжинд замын цагдаагийн урд талын буюу 406 дугаар км, Улаанбаатар хотын баруун бүсэд байрлалтай 5 шарын буюу 396 дугаар км-ийн гармуудыг хааж автозамыг төмөр замтай хоёр өөр төвшөнд тогтолцуулахаар шийдэл өгсөн. Улаанбаатар хотоос баруун чиглэлд орж гарах ганц гарц нь төмөр замын гол шогонд байрлалтай 396 км-ийн гармаа. Олон улсын стандартад туслагдсанаар гармын хэсэгт автозамын төмөр замтай хоёр өөр төвшөнд тогтолцуулах нь хамгийн зөв шийдэл юм. Дээрх үүсч буй хүндрэлүүдээс гарах ганц гарц нь баруун чиглэлийн автозамыг төмөр замын 394 дугаар км дээгүүр автозамын гүүрэн гарц барих. Төмөр замын 395 дугаар км доогуур автомашины нөхөн гарц барьснаар төмөр замын одоо байгаа 396 дугаар км буюу 5 шарын гарам хаагдаж ойролцоох автотээврийн хөдөлгөөний төвчрөл байхгүй болж галт тэргийн хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн ханган ард иргэд амгалан тавин зорчих боломжтой болно.